гэрлэл туслах тухай хэрэгдээр эвдрүүлэн зуучлалыг хүмүүс үл ойшоогоод эвдрэхгүй гэж бичиж өгөөд ингээд шүүхээр бүх асуудлаа шийдвэрлэх гээд яваад байгаа юм аа. Энэ уул нь бол буруу юм байгаа штэ. Учир нь хүний үнэлж баршгүй зүйл бол хүний чамд зориулсан сэтгэл ба хугацаа байдаг байхгүй. Тийм учраас та бүхэн мэдчил байгаа. Гэрлэл цуслуулж байгаа хүн болгоно л хэлдэг штэ. Амьдралынхаа төдөн жилийг хамаг залуу насаа чамд зориулсан гэтэл эцэст нь ийм юм болоо гэж харамсдаг байхгүй юу? Хэрвээ чи хэн нэг үнийг харамсуулах зүйл хийгээд өөр амьдралыг сонгож байгаа бол түүний чамд зориулсан сэтгэл ба хугацааг нь үнэлээд төлөвлөө төлдөг байх ёстой шүү. Тэгэхгүйгээр ерөөсөө хөрөнгөө боловсруулах шүүх рүү шууд яваад байгаа байхгүй. Эннээс л урдсан сэргийлэх гэж ойлгуулах гэж энэ олон улсад чинь эвдрүүлэн зуучлах гэдэг байгууллага байдаг байхгүй юу? Тэнд хуульч нь байдаг, сэтгэл зүйч нь байдаг. Тэгээд эцсийн дүндээ хайртай гэж нийлсэн бол салгатаадсан бие биендээ нөхөн төлбөрөө төлөөд бас сайхан салж болно шүү дээ. Үүнийг л одоо бид бодох хэрэгтэй байхгүй юу?